Sky Media болон Go Plus Disneyland хүргэх кино урамшууллын бэлэг Nintendo Switch 2 Marshall Major 5-ын эзэн 2026 оны 3 сарын 20-нд тодруулжээ. Тэгвэл одоо супер бэлэг шахаа Disneyland гэр бүлээрээ аялах эрхийн эзнийг 2026 оны 4 сарын 20-ны өдөр тодруулах тул та бүхэн урамшуулалд идэвхтэй оролцоорой. Урамшуулалд яаж оролцох вэ гэхээр Sky Media болон Go Plus-аас хүссэн кино багцаа идэвхжүүлж мөн төлбөртэй кино үзэх бүрд 90 цуглуулж оролцсноо. Цуглуулсан эрх их байх тусмаа бэлгийн эзэн болох магадлал өндөр шүү. Тэгэхээр кинод хүрээлцэх зааврууд болон дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт оруулж өглөө. 말을 잘하면 되잖아. 재밌는 별명이 가봐, амар хүчтэй шүү. Let him who hath understanding reckon. Stop in the name of the law. You know. Where are they? Hey, let's go. Кино багцаа идэвхжүүлээд гэр бүлэрээ Disneyland-ээр аялаарай. За энэ удаагийн бичлэгээр та нартай 2022 онд гарч байсан Shooting Stars драмаг ярьж өгөхөөр бэлдлээ. Ер нь бол энэ драма маань урлагийн салбарын камерын ард юу болдог, яаж иж ажилладаг талаар бараг л баримтат тэмшгэл ил тод харуулж өгснөөрөө онцлогтой. Өмнө одын амьдралын тухай иймэрхүү агуулгатай Producers Hit Top гэдэг драмууд гарч исэн да. За тэгээ жүжигчдийн бүрэлдэхүүнд нь хүндийн үргэлжлийн дагнаас хойш өстой ганц л драмад ажиллаж байгаад гол дүрээрээ ахин иргэн ирсэн манай И Сонгён эмэгтэй гол дүрээр. Нөгөө талаас Penthouse-аар дебют хийгээд нэр жүжигчин Кан Донваны нууц хөгдөөгээ хөгжилтэй шуум гараад байсан Ким Ёндэ эрэгтэй гол дүртэн тоглосон байгаа. Ким Ёндэ ч Penthouse дээр туслах дүрээр гарч ирээл араас нь шууд анхны гол дүрээ авцаа алдаг гаргалаа штэ. Дээрээс нь энэ хоёрын мань chemistry яг сайхан тохироод киноны агуулга эдэр нь яг л хавар үзэг тохиромжтой нэх өөл амайлан хүн төцөө юм гараад байхгүй харин ч инээдтэй элэг хөшөөмийн зөндөө гард юм байлээ. За тэгээ манайх энэ драманыхаа ерөнхий дөрүүдийн танилцуулга үйл явдал нь хаашаа эргэх яахын их талаар эхний ангиудыг нь бэлтлээ. Анги болгон дээр л оногоо болгоо авчмаар жижигэн хөвшлөө өсгөд гардаг болохоор та хэд минь 16 анги бүтнээр нь үзээд инээж хөгөрч ирч үчээ нөхөд аваарай. Кино маань Sky Media Go Plus дээр Монгол хадмал дуугаар болгосон сонголтуудтайгаа байгаа болохоор хаврын уртад үзээд нойроо сэргээгээд авах нь шүү. За тэгээ хэдүүлээ бичлэгээр өгөө орцгоё. Тэгэхээр энд харагдаж байгаа эмэгтэйг маань Оо Хамбиол гэдэг одоо бидний сайн мэдих Пугжогийн дүр тоглосон жүжигчин шүү дээ. Хамбиол маань алдартай төрүүлдэг entertainment-ийн PR багийн ахлагч бөгөөд ажил мэргэжлийнхээ онцлогийн талаар ярьцлага өгөх гээд энэ сууж байна. Тэгэхээр алдартай жүжигчдүүд дуучид гэрээтэй байдаг компани үйл ажиллагаа яаж явдаг, Хамбиолын ажилдаг PR багийнхан юу хийдэг талаар энэ драманаас хэдүүлээ мэдэж авах нэ. Ер нь бол өмнө Солонгосчууд entertainment салбарын зах зээл нь асар том. Тэрийг дагаад эргэлдэх мөн компани хувьцаа инээдригээд нарийн ширээ өвчнөө юм байгаа штэ. Нэг жүжигчний талаар жижигхэн сөрөг нийтлэл гаргахад л хариалагддаг байгууллагын хувьцаа онолцод орох эрсдэлтэй болохоор тэрнээс сэргийлсэн PR баг энэ төргийж өвчнөө хүний бүрэлдэхүүнтэй баг ажилт юм байна. Тэгэхээр Хамбиолын багийнхан өглөөс ирэл хар нүд хуу татвуугүй юу увцсан хагнаал хэдэн сэтгүүлчдтэй мэдээний гарчиг агуулгын талаар зас залруулах өнөнцөг болгох аль эсвэл арай зөөлрөж бичгтэл дээр арга чарга хайгаал долоохтой долоож хараахтаа хараагаад үүлээл үздэм байна хөрхий. Нэмээ өөрөөсөө бас өдөр тутамдаа уран бүтээлчийн талаар хайпсан мэдээ гаргаж энэ тентгийн сайтууд руу явуулд юм байна л та. За тэгээ ажлын цаг дууссан ч оройн гэртээ хараад нийтлэгдсэн мэдээн доор нөгөө манай хин даргын троллууд шиг манай жүжигчин мундаг байна, сайн байна, ийм тийм авьяастай байна, бла бла гэсэн комментүүд бичиж яах гэж байна. Нэмээд уран бүтээлчдийн профайлыг тодорхойлж ямар чадвартай хил усны мэдлэг хэрвээ эдэргээл мэдээллүүдийг гаргаж өгөх эдэргээд 9 шид юм хийнэ. Гол нь ахлах сургуулийн боловсралтай хүнийг барагд Харвард төгссөн гэж шийдчих гээд байдаг нь жаахан сэвтэй байна. За тэгээ ярьцлага авч байгаа хүнөнд ийм ажлын хамгийн хэцүү зүйл нь юу вэ гэж асуухад хаана хизээ намайг юу ч хийж байсан байнга хангидаг энэ уцас л хэцүү дээ гэж уцаа аваа ярьлаа да. Бас нэг сэтгүүл залгаснаа танаа тэр жүжигчээ яг одоо юу хийж байгаа болч гэж яах шиг тийм дураараа те. Иймэрхүү гарууд л нөгөө тэр улсын хурлын гишүүн хүүхдээ өөрөө өсөж нэтргээл мэдээ бичдэг байх та бодвол. За тэр ч яг сайн сэтгүүлчийн асуусан жүжигч нь манай драманы эрэгтэй гол дүрээ. Сүүлийн 10 жил ямар ч хэрэг төвөгт оролгүйгээр сайн дурын ажил эдэр хийгээд өмсний хүмүүг их цол хүрсэн топ од юм байна л да. Яаж байгаа манай Хамбиол тэр жүжигчэндээ нэлээд дургүй юм шиг байгаа. Нэрийн сонсвоогүй яруу таруу гайл хийгээ явчлаа. Цаатан харин сайн дурын ажил хийнэ гэд хаасаа Африкийн халуун оронд гүний өдөг уух ажил хийгээ явж байгаа юм байна. Иймэрхүү төрлийн хүмүүлгийн ажил эдэрт оролцож хандаг өргөх нь угаасаа нэр хүнийн суг татна л да. Манай энэ жүжигчний Тасон гэдэг бөгөөд Африкт сайн дурын ажлаар ирээ бүр бүтэн жил болж байгаа юм. Нөгөөд бол Хамбиол маань ажлаа дараал хамаг гой дээрээ тавьсан хашаа чим явж байх юм.
Бурхан минь өнөөрөө л бити хэрэг төв гаач ажлаас залгаарай гэж залбираал байхыг бодвол эхэл чуулам явж явах шиг байна. Гисэн чи хөрхий сохор бол зонл явж исэн юм байна л да. Нөө өнийх нь царай зүс ажил төрөл нь хамбиод их л айтайхан санагдсан болохоор аль байдгаараа гойд ирж байгаа нь юм. За тэгээ хэсэг сугаа ярилцсан чинь жоохон хөлтүүч юм шиг мөртлөө хөвгөлтэй хүн байна өө. Манай өнөөг урлагийн салбарт ажилдгийг сонсчвол дандаа царилэг хүмүүс донд ажилдаг хүн 8-aalчиг царайгаа чирэл хийсэнд уучлаар айж гэж ах шиг. Тэгснэ манай хүний дургуун нөгөө Тесонгийн жүжигчдийн гинт яриад эхэлж байна. Энэ залуугийнхэн дүүн Тесоныг дагаж Африк явна гэж онгоцны буудлын дээр хонж мөн солиорч өгсөн юм байна л да. Хамгийн гол нь дүүн нөхөртөө эмэгтэй байдаг нас бүр. Ингээ энэ хоёр мань хөөхөө яриа хөөрөө нийлээл овоо суужсэн чинь хамбиолын утас хангина болдгоо. Аваа ярьсан чинь компанийнх нь өөрний жүжигч үерхлийн скандалд өртсөн. Тэр папараццийн сэтгүүлч нийтлэлээ оруулах юм уу яах юм? Пост дарлаашаа өдргээл манай нэг тав залгаж байгаа юм байна л да. Хамбиол манч наа хоёр чинь төрсөн ах дүүгээс өөрцгөө. Нийтлэл гаргавал угаасаа манайх өгүүлсэн нэдэргээл амгандаа аргалах гэж үзэж тарлаа. Уг цаа сэтгүүлчдэг нэлээд дотны юм байна л да. Тэгээ ахвд ганц удаа болзоонд явж байхад бити төвгөө дууж сүрүүлэх гэдэг. Би маргааш баттай гой мэдээ өгье дэргээл арайгээл аргаллаа. Энгийн уцаар ярьж дуусчаал буцаж худалдаа ирээд тавхтай хоолноосоо сэрэдвүүгүй юу нөгөө жүжигчдийнх нь нийтлэл цацагдсан маяг мессеж ирж идэггүй мө. Дөнгөж сая л мангар дараах энийгээл дөлгөөхөн яриад сүхэн чи уцаас шүүрч авснаа шүдээ зуугаад хараал урсгаал эхэлсэн чинь энэ залгуун бүр шок. Тэгээ болоочгүй энийхээ уцыг бас шүүрч авснаа 2 уцаар зэрэг ажиллаа хийгээ ондгоо мө. Багийнх нь аль хэдийнэ цуглараад эхэлсэн энд эндээс сэтгүүлчд уцтаа л одоо юу болзаа мантай. Ядаж баяртай ч байхгүй гаран гартлаа хараал урсгаал гүүгээ явчихж байгаа шүү дээ. Хөөхий энэ залуу бүр юу хүнтэй яах гэж уулснаач мартаад ангаагаал үлдчихэж байгаа. За тэгээ машиндаа сууж аваад уцсныхаа цэнийг дуустал 2-3 цаг энд эдгийн сэтгүүлчтэй ярьж худал мэдээлэл гэж залруулж байгаа л харьлаадаа хөөхий. Манай хүн ер нь хэр завгүй амьдрдгийг зүгээр л энэ өрнөөс нь л харж болно заа юу. Яаж байгаа ганцаараа амьдрдгийг ч хэлэхүү өглөө гарч яваад орой орж иж унсаар байгаад гэр орныг иймэрхүү л байдалтай. Тэгээ манай хүний стрессээ тайлдаг ганц арга нь зүрхний антайгаа уулзаж хов бацгал юм да. Гэсэн чинь ганц найзнаас сэтгүүлч байдаг нас. Хөөх энэ одоо хитэн шүн унтаагүй юм дээ чааваас. Өглөөнийхөө цаг уугай сууж хүртэл нийтлвчээстэй. Ингэж л ажиллахгүй бол угаасаа түмэн сэтгүүлч дундаас хосчдаг л бахал та. Энэ хоёр маань нийлж аваад энд эндхийн одуу тэгсэн ингэс ингээл баахан хов баазж аваад ажилдаа гарцгаалаа. Тэгсэн гадуур барилгын дэлгэц зарын самбар инээдэрийг л битүүл нөгөө Тесоныг маань их орондоо буцаж ирж байгааг шуугаа эхэлчихжээ. Дургуун үнийхэн царай хаасаагүй байгаад хаар ямар л олиг байх вэ? Гол нь энэ хоёр маань хуулийн асуудал юм шиг байгаа юм заяа. Цаа залуун сайн дурын ажлыг дээр хийж байхдаа хүүг шугаттай үнэхээр чин сэтгэлээсээ игэлтийг харьцаад уг нэгт ажгүй хайртай айл юм шиг байна өгнө. За тэгээ ажил руугаа яваад орвоогүй юу өчтөр гарсан мэдэнээс олж яаралтай хурал мурал зарлцсан дарга зэрэггүй бөө юм болж байна. Хоёроод үерхсэн биш энд нэг амтан толгой төрөг загнуулаад уучлахгүй жидэг насан зүгээр. Жүжигчдийн үерхлээс гадна нэгнийх нь турсан таргалсан царай алзан инээдэрээгээл 9 шидийн хэрүүл болж байгаад ашгүй нэг хурал туслаа. Харин энд хурлын дараа лифтэнд тараад хов бацж байгаа хоёр маань манай туслах дөрүүдийн нэг хэсэг нь байхгүй юу? Энэ хэрэгтэй нэлээд туршлагатай ахлах ажилтан бол эмэгтэй нь бас л өөр жүжигчин хариуцсан PR багийн ажилтан. Энэ гурав ерөнхийдөө ахлах ажилтнууд болохоор зовлон жарлаа сайн хуваалцсан өө. Эдний компаниаш тэгээ байнга шинэ ажилчид орж гарсан, оргоц өгцөн амар ачаалтай буужгансал ус байх юм. Нөгөө талд Тесомын бүтэн жил хийсэн хүмүүлгийн ажлаа дуусгаж нутаг уцна гэж тогтлоо хэвээр. Эсрэгээрээ хамбиол маань Тесоныг ирнэ гэсэн чинь ажлаасаа гардын билүүл болцсон сууж байна. За түрүүн харагдсан эдний компани ахлах ажилтан ингээ энэ ах байгаа штэ. Ерөнхийдөө менежерүүдийн ахлах юмуд өөрөө бас жүжигчдтэйгээ бичлэн уулзаж дараагийн бүтээл эдэртэн зөвлөгөө өгд юм байна. Дээрээс нь шинэ хуужаа Ахмад гэлтгүү бүхэл жүжигчдийн ааш авирыг олж кэрлдэг гэхүү дээ. Ямар ч тач энэ ах маань манай хамбиолтой бас нэлээд дотноо. Хоёулаа удаан ажилласан туршлагатай болохоор хоорондоо болж утгүй байгаа юм яриа л их хантай. Ямар ч тач энэ хэд маань маргааш бөөндөө явж эрүүл мэндийн үзлэгт орохоор болцгоожээ. За тэгээ бүтэн биеийн үзлэгт орох болохоор гид цэвэрлэх баахан бэлтгэлүүд дээр давхарлал авцсан чинь манай хүн баларсан, шүнжэнгүүлгээд олигдооч унтсангүй. Өглөө нь гүйлгэж ядж байхад зурагтаар нь Тесоны талаар учиргүй магтаа болдгоо. Дургуун хүрээ сугаас олох гэсэн удирлага нь бөөдингийн доор орчвол авагддаг вэ бүр. За тэгсэн эндээс нэг сони юм гарч ирнэ. Хэдэн жил бөөдингийнхаа доотыг цэвэрлээг юм уу аашаа мэдгүй. Ямар ч тач доороос нь гарч ирсэн юм дунд нөгөө өгтлөө дургуу Тесонтойгоо учиргүй тэрвэрлээд авахулсан зураг гараад ирэх юм. Манай хүн тэрийг харснаа бушуу хогийн сар ушидчихлээ. Цаадгын энд Африкт байх сүүлийн өдөр ингээл бүтэн жил хамтаа дотноссон хүүхдэд 3 литр бэлэгдээл хөөхөн сууж байна. Гэхдээ яаж хаалт ихлэ дургуу байгаад гэдэм бол тоо. Нөгөө талд манай хэд маань бөөндөө эмнэлэг дээр хүрээлэрсэн үнэн залхацсан царайтай сууж байна. Байнгын хөдөлгөөнтэй байдаг хүмүүст ингэж суугаад байхаар давчтаа тухгүй л байдаг бол та. Тэгсэн эдний компаниас гараад өөрөө хувийн компани нээснийг ах нь бас шинжилгээ өгөх гээд ирсэн яриа өдөө сүйд. Хамбиолыг харангуйтаа л
Хизээ манай компанид ирж ажиллахын гэсэн чинь цаатах нэхлээ зүгээр өөрөө өгөө авахгүй ч гэж яах шиг эдгээр бас саваана. Ингээ учиргүй үзлэгт ордог баатрууд маань эхнээсээ нэг нэгээрээ яаралтай ажиллаар дуудагдаад сүүлдээ хуйлахнаа үлдлээ хөрхий. Эдний хувьд бүтэн өдөржин ажилласаа хол байх нь нөөтийн суглаа юм уу хаашаа. Овоо хөрхөн хойлоо үлчээл байжсэн чинь гай олсноо гэж үжигчин үүсгэд байхад л ахаад сургалт өрчжээ. Яаж яагаад энэ удаа бүр өөр хүнтэй нэр холбогдсон ч гэж яах шиг. Ингээ эцэст нь манай хамбиол ганцаараа тороогоо үлдчихэж байгаа. Одоо угаасаа унтуулгатай дуранд орох болохоор үсэн сэгсэн ч утсан авахгүй гэж гүрийгээл овоо хэдэн цаг 50 байваа. Тэгжээ хооронд нь офис дээр үлдсэн хилэн өнөөдөр ахаад хэрэг мандахгүй байлгүй те эдэргээл муу амлаж ийснэ царай нь бараагаа аал үлдлээ. За бас юу болчих вэ? Энд хамбиол маань эд унтуулганаасаа сэрсэн Монголоо зүудэл сэрлээ гэдэг шиг ажлын талаар амдаа буфтнаас сэрж байна. Тэгсэн уцаар нь дүүрэн дуудах мессеж бөмбөгдөж байгаа. Аваа ирсэн чинь их л том хэрэг болтой яаралтай ажил руугаа явах хэрэгтэй болол хөл дөрөөс тогтож чадахгүй амтаа эмнэлгийнхээ офстой гараагүй вэ. Яваа очтол нөгөө алдар Тэсонгой сайн дурын ажилчдынхаа нэгийг зодсон гээл мэдээ гарцсан бөө юм болж идэггүй юм уу? Чухам л гэгээдийн шиг иймжтэй хүн чинь хүн амтан зодсон болчоор дуус штэ. Яж яхад яг юу болсон талаар нь асуух гэхээр хаа бисээ Африкаас хариу ирэх гэж бас удах юм аа. Ямар тач ихний ээлжинд хамбиол маань Тэсоныг арайч тим юм хийх юм бишээ гэл багийнхныгаа тайвшруулж байна. Өхлөө дурган байж бас хурган өмөрчжээ нөхөндөө. Тэгжээтэл хариуч ирж зүгээр хөл өмгөө тоглож байгаад хальт мөргөлцнөө цууяраагаар зодсон барьсан болол дивэрччихэлтэй. Ингээ энийг зохицуулах гэж оройжин сууж нэг юм гэртээ харьлаа. Гэснээс энэ хоёр маань яалчуулны хувийн асуудал байгаа юм байна л да. Тэсоныг ирнэ гэхээр бүр яагаад ингэж их ясна хавцаад байгаа юм болоо гэсэн чинь цаатах нь угаасаа явахдаа эргэж ирээд чамааг алнаа эдрэгчээл явсан юм байна штэ. Маргааш нь ажил дээр иржээл нөгөө ахлагтайгаа бас Тэсоныг муулаастай. Цаа чинь яг санаандгүй мөрөгч өгүүл юм байна л дээ. Нэг далчгансан юм шарын маллаж дургууг нь хөргөж хагаад мөргүүлжэл ховжвд хараасан юм байна. Ингээ эдний компаниур сонин сайхан гэвэл шинээр орсон жаахан хөлдөө ажилтаа эхэндээ хүн амтны уур бараал яваад байсан ч тэр олон дадлагжиг дундаас ганцаараа тисч үлдсэн гээд ахлахууд нь бүр хайр зарлчжээ. Дээрээс нь өмнө төрөний тэрэг жолооддог байсан болохоор баг гавьяа жолоош л гэсэн үг гэ бүгд магтаастай. Энэ хүнийг юм дуулах нь дээ. За тэгээ энэ мэд шинэ ажилтнуудаа анхаарал амар 50 аяг цай аваад зогсож исэн чинь гинт баруун хойноос нэг л зэвхий салхи хүлээгээл эхэлдэм да. Эргээ харсан чинь өчигдөрхөн Африкт хэрэг төв тарьж шуугуулад байсан Тэсонгой ирцээ нүднийх нь өмнө зогсож идэв. За сонсож байгаараа манайхаа би та хэддээ нэг богинохоо мэдээд болгаатай. Sky Media болон Go Plus Disneyland хүргэх кино урамшууллын бэлэг Nintendo Switch 2 Marshall Major 5-ын эзэн 2026 оны 3 сарын 20-нд тодруулжээ. Тэгвэл одоо супер бэлэг шагаа Disneyland гэр бүлээрээ аялах эрхийн эзнийг 2026 оны 4 сарын 20-ны өдөр тодруулах тул та бүхэн урамшуулалд идэвхтэй оролцоорой. Урамшуулалд яаж оролцох вэ гэхээр Sky Media болон Go Plus-аас хүссэн кино багцаа идэвхжүүлж мөн төлбөртэй кино үзэх бүрд ирээд цуглуулж оролцсноо. Цуглуулсан ирэх их байх тусмаа бэлгийн эзэн болох магадлал өндөр шүү. Тэгэхээр кинод хүрээлэх зааврууд болон дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт оруулж өглөө. Мань хамбиолчин бас үндсэн ажилласаа гадна компанид харьяатай бүхэл хүн зөвлөгөө өгд юм байна штэ. 8 настай болчраас 80 настай буурал хүртэл гэдэг шиг төмөн амтан сартааныг удаа ингэ зөвлөгөө авд юм байна. Огийн ачаалтаа өдөр ихснийх ч хэлэхүү, Тэсоны хугацаанаас өмнө ирснийх ч хэлэхүү. Манай өмөр бөөн стресс. Цаат нь өчтөр гинт ирчээ чухамл төхөж ирээ чихэндэн шивнээд байсан чинь баг өвгсөндөө жаргалтаа инээгээд байгаа гэсэн шүү. Хороо гэлжээл явсан юм байна штэ. Дан ганц хамбиолч биш энэ хоёр хоёулаа би бинээ үздэг юм байна. За тэгээд жилийн дараа их орондоо ирсэн хүн чинь хэвлэлийн орол эдэр хийгээл чухам байна. Тэгсэн нэг сони юм нь Тэсон маань олон камерын дунд зүгээр зогсчихснаа гинтл хамаг хөлсөн цуваад юу юуг муучирч унах гэжснаа хамбиолыг хараад овоо зүгээр болчихгоо. Ингээ хэвлэлийн орол дуусны дараа шинэ менежертэй болсон гэж танилцуулсан чинь тэрнтэйгээ амар сони харьцаж марцаал бас яг ч цэвэр сайхан ажтай хүн бол биш юм шиг байгаамаа. Энэ дээр хамбиол маань Тэсоны талаар хардар зүудлээ бас л нойргоо амтан босоолын ажилдаа ирлээ. Ороо ирсэн чинь өрөөнийх нь уур амьсгал нэг л жигтэй байгаад байхаар нь харсан чинь мань Тэсон сандал дээр нь завлаа сууцаа. Чи 28 секунд хоцорлооч гэж яах шээ. Тэ болоогүй өдөржин хажууд нь суужаад ажил хийхгүй дарамтлал ундагнаас. Ингээл дургу байд юм байна штэ манай хүн. Гэтэ бас ягч цэвэр дарлуулаад байхгүй маа. Нэг тийм 10 жилийн нэгнээ үзэдгүү мөчөөгөө өгдгүү эрэгтэй эмэгтэй хоёр шиг л харилцаатай юм байна л да. За одоо энэ харин нэг инээдтэй болно. Нөгөө хамбиолын сэтгүүлч найз байсан штэ. Манай энэ бас олон жил болж байгаа чадварлаг сэтгүүлч юм байна л да. Тэгсэн ажил дээр нь шинээр дебют хийсэн нэг дуучин PR хийлгэж байгаа гэж сүрнэр шиг юм орилол ороод ирж байна. Яж жагаад нэх гоншихансаа холоотой юм заяа. Хүн стресстэй ичж жагаад энэ тэрүүгээр happy гэж орилол үнэн илгээ. Дээрээс нь энэ жүжигчин эндийн харагдаг амар инээдэг жүжигчин штэ.
Манай сэтгүүлчийг учиргүй барьж аваад аз жаргал түгээ эдэргээл инээд алдаад сүйд байна. Нойр олгүй ядраа сууж хагаад нэг чихэн чиртэм орж ирчээл ингээ орилоод байвал бас хэцүү юм байна. Нөгөө тал бас тайван сайхан байсан хамбиолын багийнхан гинт бөө өвмэнд игдээд эхэлсэн. Яасан бэ гэсэн чинь эдний багийн шинэ гишүүн сэтгүүлч рүүгээ нийтлэл явуулахдаа үг үсгийн алдаа гаргаа буруу явуулчих л дээ. Солонгос хэлэн чинь одоо нэг үе ясахад л зүгээр байсан үг хараал бол хурцдгийг хэлэхөө. За тэгээд тэрийг залруулах гэж хамбиол маань баахан утас цохиол дорн засаад авлаа. Тэрийг харц тусан тасаа маань эцэст нь хэрүүлийн сэдвтэй боллоо гэсэн шиг уугаантаас босч ирээл баахан юмараа унж гинэ. Багийн шинэ гишүүн байсан үе бодоход овоо том болчихжээ эдрэгээл араас нь нэг үг хэлчихсэн чинь хамбиол маань бушуухан амын дараалж чирээ гарчих юм. Энэ хоёрын асуудал нь дээр шинэ ажилтан байхад л тарсныг хэрэгсэл болсон юм шиг байна. Тэрнийхээ талаар дээр гарч байгаа л мянган жилийн өмнөх юмыг мартаач эдрэгээл баахан л хэрэлтлээ. Оройн эдний багийн туслахуу цугтаа гараад стрессэд тайлаа сууж гинэ. Хөөхний нөгөө шинэ ажилтан нь өдрийн алдаандаа эмзэглээл бөөн гуниг готрол. Нөгөө хоёр нь энийг сэтгэл санааг өргөчих гээл өөртөөхөө алдааг бас яриастай. Шинэ ажилтан байх үед бүгдээрээ л яаж игээд нэг буруу нийтлэл оруулдаг байсан юм байна л да. Сэтгүүлчнэр тэрэн дээр нь дөрүүлвэл албан ёсны их сурвалжинд ингэж өгсөн гээл засахгүй оруулж димүү хаашаа. Тэгжээс нь яриан хадуураад хамбиол тесэн хоёрын талаар ярьж байна. Мань хоёр нөгөө хэрэлцээр байгаа суучдаг гэдэг шиг их л сэжигтэй харагдсан юм байна л да. Зарим нь хоорондоо жохтой байх гэж яхад зарим нь хизээж тийм юм байх боломжгүй. Ясны өстөн дайснууд гээл ярьж өглөө. Яг ингэ суучдэл нөгөө эдний компаниас гараад хуваараа юм хийж байгаа гэл байсан инээтэй ах ханаас ч юм гинт өсөрч гарч ирээл 200к-гийн хов базж байна. Ястол миний энэ компанид ажиллаж байх хугацаанд ийм солиотой явдал болж байгаагүй өдргээл жигтэйхээ яриа эхлүүлвэ. Тэгэхээр нь 6 жилийн өмнөх нэгэн завгүй өдөр дээд доодгүй ажилд харагдаад тэр донд нь манай хамбиол дөнгөж орсон шинэ ажилтан гэл ботго царайлаас сууж ижил дээ. За тэгээ өнөөдрийн адилаар мэдээний гарчиг бичээд ахин дахин нэхлээ сууж хахад нь дээд ажилт нь гинт нэг юм нэхэд тэрэнд нь сатаарч байхдаа санамсаргүйгээр нэг үгний голын хоёр үеийг устгаа явуулчих. Тэгсэн тэр жухан Магдалины үг нь голын хоёр үеийг ассан чинь тайган гэх үг болоо явчихжээ л дээ. Яжид л тэр тайган болсон хүн нь манай Тесон заяа. Шинэ ажилтны алтаас ингэ залруулаад байхад л өдөржин энд эндгүү тайган гээл сэвэгдсэн чинь өнөөхөн компанитараа дахиад хүрээд ирсэн. Нийтлэл битсэн хүний алан тал ингээл офисоор дөрөв хөөж тугаад төвөөд юм байгаа сте. Тэг болоогүй бүр эмхтэй нойл руу дагаж орвол төгжөөтэй хаалгаар нь авраал унахаар нь мань хамбиол аргагүй ирэхэнд гарч ирсэн байгаа. Тэг болоогүй тайган байна уу харахгүй өдргээл телемэлэгээ тайлж дайраад бүр жинхэнэ солиотой заяа. За тэгээ энэ явдлаас хойш Тесон олон хүн дунд байхаар хүн болгон биеийн доод хэсэг рүү хараад байгаа юм шиг санагдаг травматай болсон бол хамбиол нөгөө тэлээг нь хардаа зүудлэх асуудалтай л болжээ хөргий. Багийнх нь ийм хов сонсож байхдаа зэрэгцээд манай хүнж бас найзуудаа энэ талаараа яриа сууж байна. Болдог бол буцаагаал Африк явуулчмаар байгаад цаадах нь одоо эд эрэлттэй байгаа болохоор кинонд тоглохгүй бол болохгүй юм гинэ. Тэгээ гарсан кино болгоно амжилттай болдог амар том зохиолчоос санал ирээл байгаа юм байна л да. Тэгсэн маргаашийн хурал дээр мань Тесон хамбиолын гаргасан царийг харснаа кинонд тоглохгүй гэж маяглаад байдаг шүү дээ. Худлаа гуйлуур говшуулах гал байгаа байхгүй юу? Цаатганч хүмүүс энэ дүрийг авах гээд үхээ хатан гүйж байхад үхэндээ маялаад байгаа дэргээл туучлаа. Яжитэл тэр үхээ хатан гүйгээд байгаа хүмүүсийн нэг нь нөгөө багийнх нь ахлах найз нь жүжигчэндээ авч өгөх гээд нөгөөх нь шин компани нэгээд тусдаа гарсан хуушаа ахлах нь байдаг нас. Энэ хоёр Тесоныг дөрөөсөө татгалцсан сургаар өөрсдөө жүжигчнийг шахах гээл ёстол үхээ хатан гүйж ийнөө. Ямар сандаа писээ орж эсрэг талынхаа жүжигчин муулж барсан сэтгэл идэр үлдээж байх вдэ. Тэрийг яаж байгаа хуучин ахлах нь хааснаа шууд хин бицний таниал хариу хэрлэж яахалшаанэ. Эннээс гадна киноныхоо зохиолчийг ятгах гэж тэнийг үнтэй тасалбар өдрөө олж өгөөл хаа явсан газар нь таарчихсан наатай өөр хот руу явах буудал дээр хөтөл өдөржин хүлээж мүлээгээд үүлээ үзэж нөө чаавас. Тэгж хооронд нь дөрөөсөө татгалзаад байгаа Тесон маань энд учиргүй сэтгүүлийн зураг эдэр даруулаад сүрхий байна. Амхандаа хаа явсан газартаа хамьёолыг байлгаж өдөх гээд юм хаашаа. Савл хийвэл нүднийхээ булангаар л хайгаастай. Цаатхан туслахуудаа явуулчаал өөрөө энд оффист амар тайван сууж байгаа шүү дээ. Хүй тэгсэн эдний нөгөө ахлах ах маань нэг сонио ховд болгож байна. 6 жилийн өмнө тийм амар алдаа гаргахад нь манай хамбиолыг шууд хална гэж ийсэн байна штэ. Тэгсэн Тесон ч захирлынхаа өрөөнд ороод гүйж гувшж байгаад халуулахгүй үлдчихсэн юм байна. Нэмээд битгий их загнаараа би тийм хүнээр тусгаж аваагүй эдэргээл их л сүрхий байсан юм байна. Хүний хажууд ингэж угааж яг үндэ цаа цанаа нь халуулахгүй авч үлдээд өөрөө тамалхал байж л дээ. Оройн кинонд тоглохгүй гэл байсан хүн чинь юу болсон? Гин зохиолоос өгч харснаа хар шөнөөр хамбиол руу мессежэл унлаа да. Цаатхан нойроо хармлал бөө уур байгаа шүү.
Тэгсэн яагаад энэ кинонд тоглоё санал болгоод байгаа үнэнгээ хэл мэл гээл шалгаагаа болтгүй. Цаатах нь нойроо харамсандаа зүгээр чамайг тэр дүр тоглохыг хармаар байсан гэж хэлээл тасалчлаа. Ингэнгүүт уур амьсгал гинт нэг л с ิจ гтэй болоо явчихж байна. Цааш амар хамбиолын үгийг чухалчилж авч үзснээ хамт авахулсан зураг хараад инээж минийгээд унлаа шүү. Маргааш нөгөө дүр дээр алцаад байгаа хоёр маань зураг авалтан дээр таарцаа нэг нэгэн рүүгээ цэхэн цохоо хийгээл зогсчихсэн чинь гинт мэдээ гараад манай хүн дүрээ буцаага авцсан байдгүй мó. Дөнгөж сая нэгийг үзэхгүй байсан хоёр чинь тэрвэрлдээ л арх угаа унлаа. Хөөхи тэр зохиолч нь ятах гэж ээсигээ гуун байж тоглолтын таслбар дээр авсан гээл өөлээд байна. Хэцүү ч юм аа даж аваас авсан. Нөгөө талд гинт өгөнд нь ороод дүрээ баталсан байгааг нь хараад манай хамбиолоос хөөрөөстэй. Ганц дүр тоглуулах гэж хин хөнгөл бөөндөө хичээцгээсэн байна штэ. Энийний дараа нөгөө арх уугаал өөлөөд байсан хоёрын маань нэг нь хил ам таталтыг жүжигчнээ хаяал шин жүжигчин гаргаж ирнэ гэж бөө ирэл хайвал болоод унваа. Тэгсэн шалгаруулалтнаас хайгаа олдоогүй гайхалтай царай нь энд кафед цагийн ажил хийгээд зогсож идэг нас. Сайн харуул бас нилээн танил дүр байгааз. За тэгсэн энэ бас нэг инээтэй юм болноо. Нөө хамбиолын сэтгүүлч найз дараа орж ирээд байсан сүвнэр шиг дуучин байсан да. Чухамл ас жаргал төгөөнэ өрөөтэй байсан жонгонсон дуучин маань хөнгө болоо ирэснээ амандаа тамхи зугаал амар бүдүүн хоолоогоор аагаас яа ортол төрөл бүрийн харгал урсгаал ундагнаас. Тэр манай сэтгүүлч ихч харчаал татаж унаастай. Гөөдгээ мэрсэр одоод ийм байхыг бас үгүйсэхгүй л дээ. Нөгөө талд Тесоны маань менежер нь ааш муутай бүдүүлэг хайсдаг гэж гомцондоо годмонд байсан зурагтай самбарыг мөргөж хаглаад ажилласаа гарчжээ. Манай хүн яг тихгээ байсан юм аа бүр. Одоо менежер олдохгүй яана гэж итэл ашгүй нөгөө шин орсон төрөвний жолоо залуу маань яг тохирохоор байж тараад аминд орлоо. Ингээ хэсэг 50 байждэл ямар хэрэг төвөг гарахгүй өдөр гэж байх биш. Ахаал Тесоны талаар мэдээ шүүгээ унлаа да. Очоо харсан чи хамбиол энэ хоёрын их сургуульд байх үедээ авахулсан нөгөө зургийг нийтлээд өөрхтэй гэдэргээл зарлчжээ. Манай хоёр чинь нэг их сургуульд явдаг байсан юм байна штэ бүр. Үүний араас эпилог хэсэг гээд Тесоны аврагт байх үеийн хэсгийг харуулж байна. Тэгсэн мань хүн бүтэн жилийн турш хамбиолоос захиад дуудлага хүлээгээд байж ядж исэн байна штэ өгнө. Ингээ ахаар хамбиол сайн гэдгээ өөрөө ч мэддгүй юм шиг байгаа. За тэгээд хин хинийхээ насны травма болсон хоёр маань яаж игээд нийлнэ гээд байгаа. Гол нь тэр бодлол юу бол саваалах нь те ялчгүй минут секунд болгоны өөрөө үзэж савж унмаар л кино байгаа. Энэхүү киногоо өргөжлүүлэн Sky-Media-гийн Hot Series багц болон Go Plus-ийн Basic Plus багцудаас аль биесны эрхтэйгээр хүлээн авч үзээрэй.